монголчуудаа Сайн байцгаана монголчуудаа Biorhythms-ийн дараагийн фитнес дугаар давтаа мөрөлцөн үү? сайн байна. Эрдэнэ байна. За ингээд энэ өдрийн дугаараар та бүхэндээ яг six pack-а хурдан хугацаанд хөгжүүлэх байна. Мөн хэвлийн дэх өөхөө хэрхэн хурдан хугацаанд шатах вэ гэдгийг та бүхэнд үзүүлэх болно. За энэ асуулт маань манай Эрдэнийн өөрийн гарын асуулт байгаа. Ингээд өөрийнхөө бэлтгэж яасан босгосон дасгалаа харуулъя. За гарын дасгал байна. За энэ дасгалын рутиныг одоо би энэ баян хийдэг гэж болно. За тэгэхээр эхний халаалтыг болохоор 60 секунд бүгдээрээ дэнсдэх байгаа. Jump rope. Дараагийнх нь болохоор mountain climbers 30 секунд. Crucifix 20 удаа. Тэгээд seated in out бас 20 удаа. Тэгээд Russian twist талдаа 25 нийт 50 удаа. Тэгээд sit on the chair буюу та бүхэн гэрт байгаа хоёр сандал авчираад хөлөө дээш нь өргөд өөрийгөө барих байгаа. Хамгийн сүүлийнх нь болохоор 1 минут plank байна. За ингээд эхнийхээ торгийг та бүхэн Эрдэнийн дараа ихэнх та бүхэн хайрлах болон ямар тасгалтай хэрэгж орж байгаа. Ингээд хамтдаа өнөөдөр тасгалаа хийх. Эхний тасгалынхаа эхний сайклынхаа дараа та бүхэн төвшөө 2 сайклыг авдаг байхаа. Эхний сайклыг надтай хамт хийцгээе. За. За бүгдээрээ одоо эхний халаалтаа дэнсээр 60 секунд халцгаая. Энэ дэнс нь болохоор бүгдээрээ таны бүхэл биед чинь халаалт бүх бие чинь халааж мөн бүх өгч шатахад туслах болно. Тэр дэнс байхгүй бол гараа зүгээр ингэж хэлэх гэж болно шүү. Нэг минут. За нэг минут болсон байна. Дараагийн дасгал руу орцгоё. Дараагийн дасгал маань 30 секунд mountain climbers байгаа. За mountain climbers-ийг бүгдээрээ сонирхож байгаа шиг байдал аваад тулгаа. Нэг mountain climbers. Дараагийн дасгал маань бүгдээрээ гоо хай. Дараагийн дасгал маань crucifix буюу одоо гидсний нэгэн таталтын нэг төрөл байгаа. Энийг бүгдээрээ одоо 20 оролтоор хийх болно. Та бүхэн гэртээ зүгээр шалан дээр ингэж хөвтөж жагаад гараа ингэж байралтай эхлүүлээд хөлөө гэж татах байгаа. Энийг 20 удаа. За crucifix байлаа. Дараагийн дасгал маань юу харцгаая. Дараагийн дасгал маань seated in and out. Тэр нь болохоор мөн та бүхэн одоо хойш сууж агаад гараа ингэж тавьж агаад хөлөө өргөөд буцаад жилээ 20 удаа хийх хэрэгтэй байгаа.
Эцээрээр энэ аут байлаа. Энэ дасгал нь та бүхний хэвлэлийн өөхийг шалтгаалж өгдөг байгаа. Дараагийн дасгал нь юу вэ гэж цаая. Дараагийн дасгал нь Russian twist буюу хамтаа 25 ийм хөдөлгөөнийг ихтэй байрлалаас хийх байгаа. За дараагийн дасгал нь Russian twist. Russian twist-ийг та ихтэй хоошиг хөвтөж өгöd эцсээ ихээ сунгаж өгөх хэрэгтэй байгаа. Ингээд сунгаж өгöd хөлөө өргөд хөлөө ингээд түгжиж болно, ингээд түгжиж болно. Хэрвээ энэ нь илүү амархан бол ингээд түгжиж болно. Талдаа 25 нийт 50 гэсэн үг. Тэч 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50. За Russian twist 50 удаа боллоо. Дараагийн дасгал маань юу харцгаая. Дараагийн дасгал маань Bell sit on the chair 20 секунд. За бүгдээ эхлээд цагаад харуулах хэрэгтэй шүү. Яг дасгалыг хийхдээ perfect хийх юм бол таны бие чинь perfect үр дүн хүрэх болно. За гэртээгаа хоёр ширхэг сандлаа аваад ингэж тавьж агаад 20 секунд хөлөө өргөд өргөө барих байгаа. Энэ юунд арчих тустай вэ гэх юм бол таны одоо чатаасын өөхийг 30 болгож хэсэгтэй болгох чинь хамгийн үр дүнтэй засал байгаа. За 20 секунд. За 20 секунд. Дараагийн дасгал маань бас нэгэн барилт буюу plank 1 минут. За бүгдээ plank барьцгаая. Plank барих хамгийн гол нь та нуруу гортоож ийн үгүй юу гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Өөрөө 30 секундээс дээш гортоохгүй барьж ивэл таны бие өөрийгөө дийлж байна гэсэн үг. Тамиг бол амьсгалж өгөх хэрэгтэй байгаа. Амьсгалж өгснээр булчин ч хүртэл хамтдаа амьсгалж байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн хамгийн хурдан хугацаанд өөхөө шатаах болон six pack болох дасгалыг хэдэн та бүхэн заалаа. Одоо эхний 1 минут нэр авах хэрхэн хөлөрснийг харж байгаа. Энэ минутын эхний цикл дээр одоо 1 минут амарчаад та бүхэн энийг 2 давтамжтайгаар эхнээс нь дахиад 2 удаа хийх гэсэн үг шүү. За дараагийн имчилгээрээ уулзцгаая. Баяртай. Subscribe and like дарахыг мартаваа.